Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогч, үзэгчтэй манай энгийн нэгэн подкаст юм байна. Нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийнхөө дугаараар нэгэн сонирхолтой зочныг та бүхэнтэйгээ уулзуулахаар урин дуудан авчирсан байна. Тэгээд урилгын маань хүлээн авч уулзж байгаад баярлалаа. Тэгээд өөрийгөө танилцуулнаа манай үзэгчд сонсогчдод. За, урьсанд баярлалаа. Намайг Нинжин гэдэг. Нарны циркийн Куса шоугийн уран нугараач байна. За тэгээд ер нь яагаад ингэж би өөрийг ч өнөөдөр урьж оролцуулж байгаа вэ гэхээр манай подкастыг их хвчлэн эмэгтэйчүүд их сонсдог. Тэгээд эмэгтэй сонсогч нарын маань биднэрт ирүүлдэг хүсэлт нь юу гэхээр ер нь ийм мэрэгжлийн тэгээд ийм сонирхолтой хүмүүсийг оролцуулж өгөөч ээ. Тэгээд тэдний туршлагаасаа суулцаач ээ гэж их санал ирдэг. Тэгээд өөрийг чинь бас дэлхийд алдартай шоу Нарны циркийн бас Монголоос сонгогдсон гэх үү те сонгогдсон ажиллаж байгаа уран бүтээлчид урьж оролцуулж байна. Тэгэхээр ер нь Нарны циркийн талаар эхлээ хоёлаа ярилцъя те. За Нарны цирк маань Канадын цирк байгаа. Тэгээд дэлхийн хамгийн шилдэг жүжигчид бүжигчид хөгжимчин бүхий л төрлийн мэргэжлийн хүмүүсийг авч айгуу гоё том шоу хийдэг. Тийм дэлхийн номер 1 entertainment компани байгаа. За хэдэн жилийн түүхтэй лээ? Одоо чинь 25 жилийн түүхтэй тий. Ер нь нэг Нарны цирк ч дэлхийн хамгийн супер хамгийн том нь гэсэн үг шүү дээ. Одоо шоунууд нь хаанаа тавигддаг лээ? За анх тавигдахдаа бол Канадын Монтреал хотод тавигдаад тэндээ жил бэлдээд шоугаа бүтэн гэж гаргачаад тэгээ Канадаас эхлээд тойроод ингээд аялаа тоглолдог байгаа. Тэгээд ер нь эхлээд Америкт Канадын хотуудаар тойроод Америкаар яваад тэгээд дэлхийд даяар ингээд тойрч явдаг. Нарны циркийг ингээ үзэхээр бүр ийм том явуулын тийм майхан цирк. Тэгэхээр ер нь Нарны циркэд яг нэг удаагийн тоглолтын дээр ер нь хэдэн хүн оролцдог вэ? За манайх чинь 100 хүнтэй. Манай шоу гэхэд 100 хүн байгаа. 50 жүжигчин, 50 нарын алба гэж явдаг. Тэгээд нэг удаагийн тоглолтод ер нь хэдэн хүн үзэх вэ? 2500 хүний судалтай байдаг. 2500 хүний судалтай юм шоу зөхөхөд 100 хүн хангалттай тийм үү? Хангалттай. Тэгэхдээ бүх юм ингээд орчин үеич гэсэн болохоор бүх юм цагт тийм. За. Ер нь нэг өдрийн шоу нь хэдийн хугацаанд үргэлжлэх вэ? За нэг хотод бол дунджаар сар тоглодог. Пүү тийм үү? Тийм сараас 2 сар тоглодог. Нэг удаагийн үзүүрийнх нь үнэ нь ямар байдаг вэ? За доотл нь $30 байдаг баха шүү. 30 үнэтэй тавна шүү дээ. Тий. $30 ч их хүн биз дээ. Хамгийн бага нь тийм 30. Хамгийн үнэтэй нь. Хамгийн үнэтэй нь болохоор тэгээ $100 гаруй. Тэгэхээр нөгөө суудлаасаа. Тийм суудлаасаа хамаарна. За VIP суудлал нь болохоор хамгийн урт суугаад тэгээд дараа нь тайзны араар очиод хүмүүстэй зураг авахулж болно. Тэгээд хүмүүс айгуу сонирхдаг шүү дээ, тэ. Хувц сундран ямар юм бэ? Технологи нь ямар юм бэ? Тэдний ингэж үз сонирхчихулдаг гэсэн. Тэгээ ер нь Нарны циркэд хэдэн Монгол уран бүтээлчтэй байна? Ер нь нийт. За 20 гаруй байгаах шүү. Вегас гэхэд л манай уран нугараачд байна. 10 гаруй уран нугараачд байна. За манай шоу гэхэд л дочин 3 эмэгтэй уран нугараач, тэгээд 3 эрэгтэй акробат чинь зургуулаа хамгийн их монголчуудтай. Тийм үү. Тийм. Ер нь бол нөгөө Монголын уран бүтээлчдийн маань голлох уран номер нь гэх юм бол уран нугаралт. Тэгээд акробат орчно. Тийм акробат нь болохоор банз байна. Манай Монголын банз улаас. Банз гэдэг чинь нөгөө нэг ингээд нэг өсрэл дээр тэгэнгүүт нь чидээд тийм. Зөв. Энэ уран нугаралтын энэ урлагч өөр энэ дээр хичээлснээр нөгөө тэр гадаадд хүмүүс студид яваад байна те. Дээрээс нь гадаадаас ирж Монголд суралцаад байгаа шүү дээ. Ямар ашигтай болоод гэж байгаа. Би яг сайн мэдэхгүй байгаа болохоор яг ингээд нөгөө гооцын талаас ингээд хүн визуалаар харахаар бас гоё л доо гоё харагддаг. Тэгвэл нөгөө хөв хүн талдаа ер нь ямар гайхалтай зүйлүүд. За ер нь болохоор уран нугаралч надад сунгалтын хамгийн эцсийн лимит байгаа шүү дээ тий. За уран нугаралтаа хичээлснээр бүхий л төрөл урлаг руу хөөрөхөд айгүй тохиромжтой байдаг. Сунгалтаа үн чинь бүхэл ямиг айгүй амархан хийждэг болохоор тэгээд айгүй их сурахыг хүмүүс хичээдэг. Тэр нөгөө уран нугаралт бол баг манай Монголын йог юм шүү дээ баг. За тийм йог бол хамгийн хэцүү төрөг гэж хэлэх юм уу тий. Поз нь манай уран нугаралтын л позууд байдаг. Тийм. Тий.
Тэр баг йогийн багшаас хийж болох юм тий. Бараг болох байгаа. Бас давхар балетийн юу орж ирээд байна уу? Уран нуграл төр чинь. Балет нь болохоор одоо гол түлхүү одоо хөлн дээр ажилдаг тий. Өсрөн хөл чанга байх хэвээр гоё өсрөх хэвээр эргэлдэх хэвээр хөлн дээрээ. За нугралт болохоор нуруу нуян байх шаардлагатай, гар дээрээ тогтдог байх шаардлагатай. Тэгэхээр балет болохоор хөлөндөө хүчтэй, нугралт болохоор гарандаа хүчтэй гэсэн үг. Тийм биш тийм нэрээ. Тийм. Шүдэндээ асагчтай. Тийм. Шүд бол тийм. Тэр нөгөө ингээд тэр хамгийн аимрынтэй ингээд хазаад ингээд нугарцсан мөртлөөс ингээд хазаад ингээд байж байгаа дээрээс нь дахиж давхарлаад. Тэгэхээр одоо энэ шүдний юу бас сайн байх хэрэгтэй гэсэн үг. Ер нь тэрнээс болж гэмтэх юу байх уу? Би тэрийг амар боддоо шүү дээ. Яг нугарж байгаа хүмүүсийг харангуут ингээд. Тэр болохоор нөгөө шүдэн дээр нэг ачаал ирэхгүй, хүзүүн дээр хайгуй чайл ирдэг. Тийм шүд болохоор одоо ингээд зүгээр ингээд зуугаал нэг ачаал ирэхгүй. Хүзүү тэгэл амар санагтаад шүднээсээ зүгдэн. Нуграачдал айгүй амархан сурдаг тэр төрөгийг. Тийм үү? Тийм айгүй амархан. Тэр ер нь хэдэн жил хичээллэдэг сурах уу? За нэг жил хичээлжээ. Тийм. Хүүхдүүд бол айгүй амархан сурна. Уян байх юм бол айгүй амархан. Хүзүү гэмтэх аюул тийм ээ тий. Тийм хүзүү айгүй ер нь айгүй нурууны уян хатан байдал айгүй сайн байх хэрэгтэй. Тэгэхээр нуруу хизээч өвдөхгүй гэсэн үг. Өвдөн штэ. Ачаалал их болохоор чинь за хүний нуруу чинь бол одоо ингээд ийм хэлбэртэй байдаг штэ. Ийм эс хэлбэртэй уран нугаар ачдаг юм гэх юм болсон байдаг. Тийм үү? Тий. Тэгэхээр чинь бас ер нь нэг хөгшрөөд нас ахиад ирэхээр жоохон буруу болох уу эсвэл яах вэ? Яг эмчэд үзүүлэхээр зүгээр сайн байна гэдэг л те. Гэхдээ жоохон бүгдий чадхаа яц байдаг. Тийм үү. Яга шиг гэдээсээр байгаа. Бас нэг жоохон нэг тийм эрүүл мэндийн талаасаа жоох юм байгаа л да. Гэхдээ тэрийг дээр үеийн багш нар маань одоо тэрийг мэддэг байсан байлээ. Одоо бид нар бол одоо шал өөр одоо програм хийдэг. Одоо нуурчаад буцаа гизний таталт хийдэг. Тэгэхээр одоо нуруугаа хамгаалаад нуруу маань өвдөхгүй болсон. Одоо тэгж тийм дасгалт хийдэг. Тэгвэл бас сонирхол юм байна тий. Энжингийн ер нь нуруу нугралтаар хэдэн настайгаас хойш хичээлсэн бэ? 5 настайгаас хойш хичээлсэн. Пүү 5 настайгаас хойш. Одоо ч хэдтэй лээ. Айлгүй. Хидэд жил. Тий. Очаад жил. 20 жил. 20 жил болчлаа. Тэгэхээр яагаад ер нь анх уран нугралтаар хичээлэх болсон юм? Жохон бахт зурагтаар гарч исэн байхгүй. Тэгээд ээж би нугрыг гээд. Тэгэл одоо янз бүрийн ингээл өөрөө нэг нийтдээ хөдөлгөö гэл те. Ээжийн аваа хартаа гэл тэгэл ээж намайг циркийн тоглолтод ажиллаж ирсэн. Намсан багш тэр тий. Үгүй баг өөрөө тий өөрөө жоохон бахтай мэрэгчлээсэн. 5 настайдаа хөв дэвлэнгээ шийдсэн юм шнэ. Тий айгүй өртөө. Чи нарны циркэд ер нь одоо хэр удаа? Нарны циркэд ажиллаад 5 жил болж байна. 5 жил, сүүлийн 5 жил тий. Тий сүүлийн 5 жил. Одоо 6 дахь жилтэй. Мөрөөдлөөсөн болохоор жаргалтай л. Мөрөөдлөө биелүүлчихсэн. Бүх циркчдийн мөрөөдлийн газар шүү дээ тэр чинь. Үгүй тийм үү? Тийм. Анх юу яаж олон хүмүүс одоо очихыг хүсдэг тийм мундаг газар. Яаж хинээр яриулж байгаад орсон. Нарны циркэд. Жоохон багт чинь Монголд ирж аудишн авдаг байхгүй сонгон шалгаруулалт. За. Тий одоо бүжигч, дуучид, хөгжимчид гээд бүхэл төрлөөр авдаг урлагийн. За тэгэхэд чинь би анх долоотой байсан санагдаж байна анх ирэхэд. За. Тэнд анх шалгаруулалтанд ороод тэгээд техник шатандаа тэнцээд за таныг одоо нөөц жүжигч юм болголоо гэж тэгж архийлж авдаг. За тэгээд одоо хэрэг гарна штэ. Одоо шин шоу ч юм уу хүний оронд очих хэрэг гарвал тэр архив авахаа за энэ хүнийг авъя гэж сонгодог. Тэгээл ер нь жил болгон өөрийнхөө сайжирсан одоо бичлэг те одоо юу сурсан мэдснээ бол байнга ингэж явуулж явах хэрэгтэй. Тийм үү? Чи одоо 7 настайгаас хойш жил болгон явуулж ирсэн. Тийм ер нь архивлэгдсэн. Тэгээл одоо дахиад одоо ирнэ штэ Монголд ирэхээр нь үзүүлээл одоо ийм шатны болсон байна тий. Тэгээ бас шалгаруулалтын дээр бас амархан ахгүй тэр чинь өөрийнхөө одоо уран нугралтаа үзүүлнэ бас давхар бүжиглэн тэрэн дээр нь одоо ой тогтоолтын шалган тий. Одоо 3 тий одоо бүжиглж агаад 3 удаа үзүүлээл за та бүжиглэнэ үү саяны заасан хөдөлгөөний хийнэ үү гэд ой дотоолт эвслийн шалгаад авчна. За мөн дараа нь жүжигчний шалгалт авна. За энэс энэ хооронд амтан болоорой. Энэс энэ хооронд одоо сэтгэл хөдлөл харуулаарай гэсэн тиймэрхүү юм даалгавруудтай байдаг. Бас тийм маш сонирхолтой
авдаг. Бас Тийм, нэг потенциалны байж урах. Дан ганц бас тийм циркэрээ бас Аха. байхгүй. Тэр чинь маш олон бүжиглэх шаардлагатай, жүжиглэх шаардлагатай. Ер нь хүн бол амар өөрөөс нь их юм шаарддаг. За энгийн нэгэн подкастын маань эхний асуулт яг нөгөө оролцогч маань өөрийнхөө тухай танилцуулъя. Хоёр дахь асуулт нь ер нь манайх уламжлуулсан асуулт л та. Ойрд ер нь юу хийж байна? Ойрд одоо яг юу хийгээд яах гээд байгаа тань? За ойрд би одоо нугарлтын анги нийсэн байгаа. Нугарал сунгалтын анги нийсэн байгаа. Өөрийнхөө юу? Тийм өөрийнхөө. Тийм Монголдоо нийсэн байгаа. За. Тийм Fit and Band гэдэг нэртэй. Тийм үү? Тий. Хоёр найзтайгаа. За. Одоо том хүмүүсийн анги гэж байгаа, хүүхдүүдийн анги гэж байгаа. Том хүмүүст нь болохоор одоо сунгалтыг заана. Тэгээд одоо манай эмэгтэйчүүд чинь одоо турах хүсэлтэй, гоёлох, бие галбиржуулах хүсэлтэй байгаа штэ. Тэрэнд нь одоо тус нэмэр болох гээд тийм анги явуулж байгаа. За хүүхдүүд нь болохоор уран нугалтаа зааж байгаа. Тийм үү. Ер нь тэгвэл бас уран нугалтад эрэгтэй хүн явж болно гэсэн үг тийм. Болно. Эрэгтэй хүн яах болохгүй гэж боддог штэ. Тий. Маш гоё булчингийн хөгжүүлдэг. Тийм үү? Тий, одоо гидстэй гар нуруу ингээд эрэгтэй хүмүүс чинь гоё гурвалжин хүсдэг штэ. Уран нугалт одоо гар дээрээ төгцснээр ер нь тийм гоё гурвалжин хэлбэртэй болдог. За фитнес явсан чинь яг давуу талаа. Фитнес 2 сар явсан дээр уран нугалтад 2 сар явсан дээр. За төмөр өргөх өөрийгөө бие даах хоёр маш ялгаатай. Бараг кроссфит шиг юм шүү дээ. Тийм кроссфит шиг гэсэн үг. Тэгвэл Хүн чинь өөрийгөө даах гэж айгүй олон жил хөдөлмөрлж өөрийгөө даадаг штэ. Би одоо явбал хэдийн хугацаанд өөрийгөө даах вэ? Та хийцэнэ шатдаг. Би чинь юу вэ? Нэг сонирхолтой. Нэг яг зүгээр ингээд орох юм бол нэг 60 орчим сэнэ чинь. Тастай доо таслахгүй юу? Таслахгүйгээр. Таслал 30-аар 3 орж байгаа. За тэгэх юм бол за таныг бол сарын дотор бол за баг гар дээрээ төгсөж явах гэж би бодож байна. Сарын дараа та нарт гар дээрээ төгсөж үзүүлээ. Эмэгтэйчүүд явснараа давуу тал нь гоё уян хатан чанартай, тэсэрч жиртэй гоолыг болно. Юм дал сайжна гэсэн үг шүү дээ. Тий, дайрс айгуу гоё болдог. Тийм үү? Тий, одоо дэлхийн татах хүч чи одоо ингээл доороос ингээд татаад байна шүү дээ. Тий. Одоо уран нугалч бид нар чи одоо ингээл эсрэг тал руугаа л хараад байгаа шүү дээ. Тийм болохоор эмэгтэй одоо ингээл эмэгтэйчүүд одоо ингээл гуашаа хэрэглээл ингээл арсаа дээш татах гал нь шүү дээ. Одоо бид нар чи одоо ямар ч тийм шаардлага байхгүй дандаа л ингэж доош харж идэг болохоор одоо бид нар одоо нэг хөгшин одоо залуухан л гэж хэлдэг дээ шүү дээ. Хүмүүс залуухан ингээл 20 дэв шиг харагддаггүй нэг жоохон хүүхдээ. Ер нь тийм тохиол. Лабрабор оруулахаар иргэний хэлэх асуух уу байна. Сая хүртэл асуусан ш найзуудтайгаа сая нөгөө Халлоуин тэмдэглэх гээд тэгсэж надаас ганцаархнаас нь иргэний үлгээ. За тэгэхээр цаашдаа ер нь юу хийх гэж төлөвлөж байна? Цаашдаа одоо институтээ бүр томруулаад сургууль болох төлөвлөгөөтэй байна. Тэгээд гадаадд болон бас одоо студид нэ гэж бодож байгаа. Монголд болохоор ч сая энэ коронавигоос болоод ирсэн. Тийм, коронавигоос болоод дэлхийд даяар тоглолт зохион байгуулж болохгүй гэж тагдаад тэгээд бүх жүжигчтэй гэрт нь буцаагаад чи хаана гацж байгаад ирсэн гэлээ. За яг Францын Лион хотод тоглох байсан. Тэгээд яг 7 хоног амраад тэгээ яг тэр 7 хоног амраад Францд очиод тэгээ байж исэн чинь за манай тоглолт цуцлагдлаа. За гэрт чинь очиулах. За яах гэхээ шийдэж гин гэрт чинь очиулж магадгүй түр байж агаарэ гэж хэлээд тэгсэн Монголын хэл хаагтаад тэгээд Лионд 6 сар гацж агаад тэгээд ирсэн. 6 сар Лионд уу? Тий. Зүрэг явж байгаа л. Тий. Хэцүү байсан уу? Гайгүй байсан. 6 сар гайгүй. Бүх хангалтын цаанаас. Тийм байр цаанаасаа. За тэгээд одоо ер нь ингээд Монгол улс маань циркэд одоо дэлхийд 3-т ирэмблэгдэж штэ тий. Тэгээд ер нь одоо энэ манай энэ яг одоогийн өнөөгийн циркийн нөхцөл байдал ер нь чинийхээр ямар байна вэ? Монголын хувьд уу? Тийм Монголын хувьд. За яг уу Монгол үзэгчдэдээ л хүргэж чадахгүй байгаа нь харамсалтай байна л да. Дэлхийд бол бид нар бол хангалттай өөрийн авяас чадвараа бол харуулж байгаа гэж хэлж болно. Монгол үзэгчдэд хүрч чадахгүй байгаа шалтгаан нь юу вэ? Одоо циркийн байрг болсон. За. Бэлтгэлийнх газарг болсон. Тэр нь л аа. Тэр нь л хамгийн том асуудал. Гэтэ одоо цирк ч нэг шинжлэгдээд байгаа гэж би ойлгосон шүү дээ.
тэгж найдаж гин. Тэгтээ тэр чинь хамгийн гол нь одоо техник технологи байгаа штэ. Тэрийг устгаа ачвал зүгээр хоосон байшин болохоор чинь тэр чинь хүмүүс бэлтгэлээ чадахгүй. Аюулгүй одоо лонж гэж байдаг штэ. Тэр мөр нь байхгүй болчихар чинь аюулгүй байдал алдагдана гэсэн үг. Тэгтээ арайч бас үгүй болгочихгүй л гэдэг. Гайгүй болгочихгүй. Жохон багт чинь одоо цирк чинь бүхэл бүтэн циркийн байгууллага байлаа штэ. Тэгээд товчлогдаад хамгийн эхлээд одоо амтнууд байхгүй болсон тий. Амтны оромжууд байхгүй болсон, амтнуудаа байхгүй болгосон. За тэгээд мужаанууд байхгүй болсон. Мужаан гэж юусэн тий. Тийм мужаан чи хамгийн чухал шүү дээ. Одоо циркийн бүхэл тоног төхөөрөмжийг хийн. Тий. Тэр маань байхгүй болоод за тэгэл түрээс авч эхлээл тэгэнгүүт чинь манайхан чинь одоо түрээсээ дийлэх болоод тусдаа гарцгаагаал тэгэл одоо ер нь манай циркчид ер нь одоо нөгөө олон улсад бол илүү нэр хүнд сайтай байна гэж ойлгож болох тий. Тэгж болно тий. Одоо ингээд чинь нарны цирк гэдэг чинь өөрөө нөгөө дэлхийн цирк болчиход байна шүү дээ тий. Дэлхийн одоо циркийн тайз гэсэн үг шүү дээ. Тий. Дэлхийн циркийн тайзан дээр ингээд гарахад ер нь одоо анх гарахад ер нь хэр сандарч ирсэн. Амар сандарч ирсэн. Чи тэр мартагдахгүй шүү дээ тэр. Мартагдах. Яриач тэр талаас өгүүлээ чи. За одоо 10 настайгаас мөрөөдсөн те одоо бичлэгийн үзэл. Энэ газар л очихсан ингээл. Тэгэл тэнцлээ чи одоо явах гэж гин гэхэд нэрээ юу л гэж боддсон юм л. Тэгэл очиод маш их дарамт байгаа те. Тэр хүн тайзан дээр гарна гэдэг чинь тэр хүнд маш том дарамт. Монголын нэр, миний нэр, ээж аавын нэр те. Одоо Монголын л нэр гэсэн үг шүү дээ. Тэгэл өөрийгөө дайцлал хамгийн ихний тоглолт бол айгүй хүндлээсэн одоо. Сандраад баг инээж чадахгүй те. Гэтэ инээхээс те. Айгаад идэг. Сулганаад. Гахаар дүр төвөрхөр ер нь юуны дүргээр болж гарах вэ? Могоо зав. Бид гурав болохоор гуруулаа хамтарсан. Тийм гуруулаа. Групп нэмэр гуруулаа. Эрдэнэс. Тийм. Тэгээд одоо тинейж насыг харуулсан цоглог тийм дүртэй. Эрдэнэс. Тим дүр тоглосоор гэдэг ингээд царайч нэм тинейж дээр. Тий, тинейж дээр зогсоод. Тэгээд ер нь ингээд олон улсын одоо ийм тайз шүү дээ тий. Олон улсын хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь жоохон их оронч болдог уу? Тийм штэ. Их орныхоо нэрийг та өндөр төргийгээл. Өндөр төргөн. Тэгээд ер нь одоо нөгөө тайзан дээр гарах болгондоо сандрах байсан л одоо гарах болгондоо сандрна. Босцсон ингээд одоо яах вэ? Тийм байхгүй юу? Тийм байхгүй. Гинт тоглолт болгон хариуцлагатай байх хэвээр 100% үзэгчд төрөх хэвээр. Тийм ээ. Гомдол авч ирсэн үү? Гомдол авч байгаагүй. Талархал. Талархал л зөндөө авч ирсэн. Гэтэ яалтчгүй хүн л болохоор алдах юм байна л да. Тэрийгээ тэгэл алах алдаагүй юм шиг. Энгийнээр тэгээд жүжигчнийхээ арга барилаар ихтэйхэн авч явах хэрэгтэй. Тэгвэл хүмүүс бол нэг улаан цаан бүр ингээд нураад унчихгүй бол нэг анзаарахгүй юу? Тэгтээ циркийн урлагч угаасаа эрсдэлтэй урлаг болохоор. Бэртлэгийн төлөөр яг уу? Бэртлэгийн нугаралт бол хамаагүй бага. Бусад жанрыг бодвол хамаагүй бага. Тэгэхээр ер нь одоо бас маш ер нь уран нугаралт гэдэг чинь өөрөө бас анхаарал айгүй сайн маш сайн байх хэрэгтэй тийм. Өөрийгөө авч явна. Хүнийг хажуутгаа гарна тий. Хүн дээр гарна. Аяа сонсно. Бас тэх юм шүү дээ. Аяа сонсох хэрэгтэй. Тийм. Үзэгчтэйгээ харьцах хэрэгтэй, жүжиглэх хэрэгтэй гэдэг хамаг анхаарал шаарддаг. Чамд хамгийн мартагдахгүй тийм тоглолт нь ямар тоглолт байсан? Одоо тэр л үнэхээр тасархай байлаа гэдэг тийм. Ер нь амар гоё хийлээ гэж хизээч тэгж бодож байгаагүй. Тийм. Ерөөсөө хизээч тэгж нэг бүр юм тийм сэтгэл хангалуун байлаа гэж. Тэгэхээр жаагүй. Ерөөсөө тэр нөгөө хамгийн төгс рүүгээл ер нь өдөр болгон хичээж. Өдөр болгон л хичээж байгаа тийм. Монголд ирж ирсэн. Монголд ирээд 2 сар болж байна. Явнаас хаашаа. Ер нь Монголд хэр байх вэ? Монголд бол жилдээ нэг 2 л ирдэг. Сар явах цайтай ч юм уу 2 сар явах цайтай хамралтаар ирдэг. Хүү. Одоо тэгтээ Монголд айгуу утсан ч юм уу. Гоё юм. Одоо мөд явахгүй шүү дээ. Одоо мөд явахгүй харин тийм. Та гоё монголч гол байна. Жохон гадаадчсан байна. Гадаадчсан. Яг аль тал руу гадаадчсан. Тэгэл одоо гадаад байхаар ч бас монгол хоолой амар сандаг. Юу их санаж байна? Хамгийн их сандаг болно. Шүлтэй хоол тий.
Монгол мах. Бууз яг тийм бууз яг хэлчихсэн. Бууз гошор нийслэлээ тэгээд хаяа нөгөө нэг буудлаар амьдэрдэг болохоор буудалд амьдэрдэг болохоор нэг галтайгаа байдаг. Аха. Тэгээд манай ажил дээр болохоор галтайгаатай бид нар тоолж өгдөг. Чи одоо нэг гуруулаа ингээд номер үзүүлдэг гэсэн шүү дээ. Чи одоо суур нь эсвэл дээр нэгдгүү доор. Янз янз. Номероос шалтгаална. Заримдаа хоёулаа болно тий. Зарим нь нэг нь өвдвөл хоёулаа болох шаардлагатай. Тэгвэл би дээр гардаг. Ер нь гэхдээ жоохон арай бакин дороо гэдэг шүү дээ. Суур учраас тий. Би бол одоо жижигэн биетэй болохоор нэг тийм доор ороод байхгүй. Гэхдээ гайгүй эвтэхнэр жижиг биетэй ч гэсэн хүний доор ороод байхгүй. Орно дээрсэж гарна. Дээрж гарна доорж жардаг юм. Тийм универсалны байх шаардлагатай позишн авцсан. Ер нь ганцаараа номер үзүүлдэг үү? Хаяа ганцаараа тоглох үе гарнаа. Ер нь манай Монгол улсын хэмжээнд уран нугралтаар ер нь хэд орчим хүн хичээлдэг вэ? Яг нэг мэрэгжлийн талаас аа. За битгүй. Зөндөө байгаа хаа. Зөндөө юу? Зөндөө шүү дээ. Мундаг хүмүүс зөндөө байна. Зөндөө. Чиний хувьд одоо ингээд дотроо нэг одоо хамгийн дээдлж хөндлөж явдаг хүн уран нугралт дээр. Манай нарны цэрэг гихч нар л байна да. Үлзий гээд баска гихч гээл те. Одоо оо шоуны гихч нар маань байна. Аа шоу гэдэг нь. Лас Вегасын аа шоу байдаг шүү дээ. Усан дээр усны шоу битгүй л та дээр. Тийм шоу байдаг. Та нар үзээрэй. Усан дээр нуурдаг. Усан дээр нуурдаг. Тэр чинь бүр хэцүү гэсэн үг шүү дээ. Тий, айгүй хэцүү. Ийм жижигхэн тавцсан дээр дөрүүлээ. За. Тэгээд усан дээр тавцсантай. Тэгээд дээр нуурдаг. Бас амар юм тий тэр чинь. Тэгээд за Зуманити гэдэг бас нэг шоу байна. За, тэр нь хаана? Тэр нь бас Вегаст байдаг. Бас манай хамгийн анх нарны цэрэгт очиж исэн ихч маань тэнд одоо нуурдаг. Одоо хүртэл нуурдаг. Тийм, одоо хүртэл. Тэгээ саяхан болсон байхаа өөрөө студ нээсэн байсан. Тэр ихч маань нуурдаг. Тэр нь болохоор бас юм устай. Нуурж агаад ус руу ороод ингээд тий гараад ингээд ус руу гараад тийм. Усын зохиол усын даг нь нуурж агаад гарч ирдэг. Тийм. Том үний шоу байхгүй. Нэмэх 18-аас дээш. Тийм шоу байдаг. Ласиг гэсэн тийм. Тэгээ жоохон нүцгэндөө тэгээд ус руу орж гараа тийм айгу гоё нэмэр өгдөг. Гоё юу? Гоё. Гэтэ би яг амьдаар нь үзээгүй. Бичлэгүүдийн л. Тэр нөгөө нарны цэрэгч бас хуваачтай. Тийм, суурин шоу, аяллаа шоу гэж. Тийм. Гэхдээ бас нөгөө хүнийх нь биеийн онцлог царайнаас бол бас хуваа тийм ээ, тий. Тийм, маш олон төрлийн шоу, том үний шоу гэл тий. Одоо бас экстрим артын тийм шоу байна, тийм. Тэр нь яг уу? Тэр нь одоо цэцэл одоо юу гэдэг чинь паркур нуурна гэж болоо байхгүй. Тэр тэндэр бол бид нар орохгүй л те яг нөгөө циркийн төрлөөс одоо паркур те одоо юу гэдэг тиймэрхүү одоо гэлтэйгүр дооргүй гээл те одоо байшин дэжмгүй тиймэрхүү юм шиг те тиймэрхүү юм шиг дугуй муугатай те тиймэрхүү тийм экстрим спортны тийм шоунууд байна. Ер нь айгүй циркийн бүхэл төрлийн циркч гэлтгөө одоо бүжигч орно дуучин хөгжимчин бүгд байгаа бүх хөгжим лайв явдаг. Бүр. Тийм, бүр тийм. Бид нар хөгжимчдтэй, дуучинтай, тийм бүгд цогцоо. Тэгээ одоо ингээд сүүлийн 5 жил шахуу, 6 жил шахуу ингээд нарны цирктэй шүү дээ, тий. Тэгэхээр ч одоо ингээд нөгөө хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн асуудлаа хэрхэн зохицуулж байгаа вэ? Тэр талаараа нэг сайхан ярилцаач. Олон хүн крашлдаг байлгүй дээ бодвол. Тэгэл long distance relationship хийж байгаа л тэгэл салчд юм да. Тэгэл ганц л үнтэй байж байгаа л тэгэл салсан да гэнэ. Ганц л үнтэй л ирэхэж үзэх үү. Тэр үедээ юу гэсэн хэрэг ойлгосон үг. Үедээ long distance relationship шүү дээ. За сүүлийн дээр 5 6 жилдээ long distance relationship хийж байгаа. Тэгэл ирж очиад байдаг лээсэн л да. Тэгэл аль болох хамт байгаа юм уу? Байхгүй юм. Ганц би залуучууд таарханд боломж гарлаа. Нарны циркийн жүжигчин нинжин байна. Ганц би юм байна. Instagram ингээ доор яг дагагч нар нэмэгдэхэд зүгээр өстэй. Чи ч нөгөө нэг юу өстэй. Private биш өстэй. Private биш тий. Шууд дагж болно шүү дээ. За нинжин дагаараа ганц би. Ер нь нэр хоёлоо бас нэг гоё сэдв ярилцээ. Одоо ингээд чам руу хэр их нөгөө нэг хүмүүс крашалж юм хүм биччихэ. Нэг биш ээ. Яагаад? Би тэрийг яаж мэдээ. Чи ч одоо тэр хүнээс асуу. Та нар яагаад чамайг зүгээр найз залуутай гэж боддог юм шүү. Магадгүй.
одоо ингээд манай залуучууд ингээд эмэгтэйчүүд рүү ингээд юм бичихтэй. Ер нь яаж бичвэл чав зүгээр вэ? Одоо залуучуудаас жоохон тип өгөл төө. Юу гэж бичвэл зүгээр вэ? За, бодъё. Унтаач. Хай унтаач. Эсвэл хай тэр зураг. Одоо зөв жишээ сонирхлыг харж байгаад ч юм уу те. Тэгвэл бичвэл зүгээр юм лөө. Судлах хэрэгтэй гэсэн юм те. Жохон. Одоо чинь чамруу чинь хар муугаа ч юм уу, амар ч юм уу те. Мэдхгүй. Чамруу чинь ингээд Instagram-ийн чинь гүйлгэж харж ирсэн ингээд уран нугарах хэцүү их та. Гайхалтай нугардаг юм те. Яа, тэгвэл хай нугараач тэнэг л юм байна те. Би тэгвэл хэрвээ битсэн бошоо фейлт гэнэ шүү дээ. Тэгвэл тэнэг л юм шиг байна. Сайн. Чамд ер нь ямар залуу таалагдтыг? Надад юу? Тэ. Гүндүү Монгол. Үцэгч. Тий өөрийнхоороо тий. Тий өөрийгөө олсон. Өөрийгөө олчихсан. Тий өөрийгөө олсон тий. Одоо өөрийнхөө одоо Монгол залуучууд ч бас нэг тийм төлөвлөгөөгүй амьдрэх юм шиг санагдаад зарим нь тий зүгээр ингээд шоудаад өдрөө нэг өнгөрөөгөө ингээд. За бас манай амар санагийн зарим шоучин залуучууд сайн сонсороо энэ талаар жоохон тийм төлөвлөгөөтэй тий. Тийм байвал зүгээр. Тэгвэл санагдав. Тий. Монголд ч нэг хоёр найзтай та гур ингээд бизнес эрхэлж штэ тий. Ер нь яагаад эрхлэе гэж бодсон юм? Зүгээр суухгүй байл гэж. За. Тий. Тэгээд мэддэг сурсан юм аа. Хүмүүст танилцуулъя, сургая. Хүмүүсийг гоё болгоё гэсэн тийм л. Тэгэхээр ямар бэрхшээл тулгарч исэн тэр үед? Нэг бэрхшээл бол байгаагүй. Чи дайш юм. Тэр багасаа шууд ингээл тооностай урд нуграажуулах зүг тэгэл зэрэг тоо. Тэгэл нарны зэрэг шалгаж исэн чи тэнцчлээ гээл. Тэр чинь бас тэгтээ нэг хамархан би чадахгүй юм аа гээгүй байхгүй юу? Өөрийнхөө чаддаг юм хийж байгаа болохоор нэг тийм бэрхшээл байгаагүй. Өөрийнхөө мэддэгтэй сурцсан, хөдөлмөрлөөд үзсэн. Туршлагатай болохоор л надад амархан санагдаж байгаа болохоос би шал өөр юм бариад байгаа бол надад бол хэцүү шүү дээ. Тэгэхээр энэс чинь дүгнээд хэлэх юм бол эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд ямар ч байсан өөрийнхөө чаддаг юмыг олох хэрэгтэй юм тийм. Чаддаг юм олчих юм бол ер нь цаашдаа амархантай амьдрал ингээнтэй. Чаддаг юмтай болоод байх ихээр чинь хүмүүс чинь ингээд аягүй гоё өөртөө ихтэй болчдөг тийм. Гоё ингээд хүмүүстэй гоё харилцаад өөртөө ихтэй болоод тэгээ сурсан мэдсэн юмтай хүмүүстэй харилцаад гоё нийгэмшээд ихтэй юм шиг санагдав. Бид нар бас нөгөө нэг энэ маска зүг гараа байгаа гэдэг нэг аягүй дэмжиж байгаа. Дэмжиж бас урайлан хүмүүсийг оролцож байгаа. Тэгээд чамаг Леонд одоо ингэ тусгаарлагдж байхад ер нь хүмүүс хэр маска зүүж байна. Одоо би ингэж асуух гэдэг. Нөгөө тусгаарлалтын 21 хоног болсон шүү дээ, тэ? Аха. Ер нь тэгээд нөгөө нэг 21 хоног яг тэнд тусгаарлагдахад ер нь ямар байсан бэ? За, миний хувьд болохоор за гадаадд хөвчлэн ганцаараа буудлын өрөөнд дандаа гацдаг байсан бол. Тийм, ер нь бол амьдрал бол тэгээд буудлын өрөөнд ганцаараа л хөвчлэн өнгөрч байгаа шүү дээ. Тийм болохоор надад бол нэг тийм хүндэл санагдаагүй. Яг үнийг хэлэхэд. Гэтэ яг нөгөө агаар гүдтгэл юм билээ. Агаар гүдаад ахаар нөгөө өсмөс унаад жоохон. Тэгж гин үү те. Одоо цонхон сайн гохгүй нэг имхэн онгодог. Тийм болохоор жоохон хэцүүлээд юм лээ. Тэрнээс тийш ер нь бол ерөнхийн бол гайгүй. За тэгээд урилгын маань хүлээ авч гэж нэрээ тэхээс өмнө нэрээ юу яд чинь тийм манай ч нөгөө хүмүүс оролцогч нараараа юу яд чинь ойр төхөөлцсөн тийм хөвчлөлтэй юм яриад байхгүй. Чам тийм хөвчлөлтэй юм төхөөлдөө юу нэг төхөөлдөг юм шиг болоо явчлаа шүү өдөр. Ойр дөө. Сайн нөгөө за тэрийг ярих юм шиг. Сайн нөгөө иргэний үнэлгээ нөгөө нэг 20-тай хүрэхээр солилдог шүү дээ. Би амжаагүй. Байсаар. Чи тэгвэл 20-та бол хүрцэн гэсэн үг тийм. Тийм 20-та бол хүрцэн. Тэгээд амжаагүй 18-та юм шиг царай байна шүү. Тэгээд нөгөө нэг хүнээс нь бичиг аваад за ингээд гацж агаад гадаад байж гацж агаад ирсэн. Ингээд тэгээд орох гээд гисэн чинь иргэний өмнөлөх авах гэсэн юм аа гэсэн 16 юу. Тэгээд авчихгүй. За. Сквэко гэдэг амаас. Тэр л сүултээ. Гэтэ жинэр сайн да. Яг үний юм байна. Уран нугалтаар хичээлэх юм бол хөгшрөлт удаан явагдах юм байна тий. Тий нөгөө нэг одоо нуруугийн чинь дагааж ингэж маш олон
одоо нэр юунууд явдаг шүү дээ. Тэдний чинь ингээд хөдөлгөөн тахаар цусны эргэл сайн явж маваа тэгэл бодис солилцоо сайн явж солилцоо сайжрна. Тэгээд айгу тийм залуухан байдаг байх гэж халуухан харагдах болов. Халуухан харагдах хүүхч харагдаж байгаа юм чи яаж халуухан харагдах вэ? Чи бол тэгж хэлээд бизнесээ бодоод эмэгтэйчүүдийг их оруулах хэрэгтэйсэн. Би та бизнес хийж дэмжиж өгч байгаа ч. Багасаа хичээл гэж тэгэж штэ. Тэгтээ тэр чинь халуухнасаа байж байгаа хичээл юм бол тэрэн дээрээ өгч ирсэн гэдэг штэ. Тэг хүн болгоно өөртөө тааруулж хичээл заана л та. Тэг хүнийх нь сонирхолтой одоо юун дээр ажилламаар байна тэрэн дээр нь л голдчихгүй. Хичээж байгаа. За тэгээд жихнээсээ урилгын минь хүлээж авч одоо хүрэлцэн ирж цаг цаваа цариулж бас хүмүүст өөрийнхөө типийг хуваалцаж мөн одоо тэр локдаунд гацж байсан зовлонгоо ярилцаж Монголын ард түмэн дэндүү жаргалтай байгааг ойлгуулсан танд бол баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. За тэгээд бид бүхэн та бүхэндээ бас гой подкастуудыг хүргэхийн тулд ганцхан бие биш манай оролцогчид мөн арын албаныхан маань бүгдээрээ хичээж байгаа шүү. Тэгээд дараагийн подкастаараа уулзцгаая. Тэр хүртэл баяртай. Үзэгчид сонсогчдоо. За баярлалаа. Баяртай.